За сайн байцгаана уу? За энэ удаагийн уншлага 3 группийн уншлага хийхээр бэлдсэн байна. За сонголтын 3 карт тавьсан. Энэ удаагийн уншлагын сэдэв болохоор өчигдөр жоохон өмнөх юу жоохон онцгой тийм тэр хүн өөр хүнтэй юу гэдэг сэдвээр хийсэн байгаа. Энэ удаагийнх илүү гоё юм нөгөө тийм хүнд ингээд догтлол өгөх гоё сэдвээр хий гэж бодож байна. Чамд хайрын захиа ирлээ. За, чамд хайрын захиа ирлээ гэдэг сэдвээр 3 сонголтын 3 карт тавьсан байна. Гурлаа л их гоё зургалтай байна. За та мэдрэмжээрээ группээ сонгоорой. За сонгоцсон байх гэж найдаж байна. За гээд нэгдүгээр группийн уншлагаас та минутаараа тий тайм стемп хийж учраас минутаа шууд сонгоод өөрийнхөө сонгосон группийн уншлагыг сонсоорой. За энэ удаагийн уншлага бас нэмэлтээр хийн. Одоо ер нь бичлүүд дандаа нэмэлт хэсэгтээ хийх болно. За чамд хайрын захиа ирлээ. Чамд хайрын захиа ирлээ сэдвээр танд хамгийн түрүүнд сонгосон карт болохоор за одоо картууд ер нь бол бэлэн тавигдсан, бэлэн гарсан байгаа. Page of Wands, Pentacles гэдэг 3 группийнхаа За хамгийн эхний картаар болохоор Page of Pentacles, Queen of Swords, за Two of Wands, за Nine of Pentacles, за Five of Wands, за Devil. Бас их сонирхолтой картууд дэлгэгдэж байна. Маш их сонирхолтой картууд. Уншлага одоо тийм за ямар зөвхт явах нэ? Нэг нэгээр нь харахад бол нэлээд сонирхолтой картууд байна. За одоо уншлагт оръё. За Page of Pentacles, Page of Cups гэсэн хоёр хөзрөөр болохоор энэ хоёр хөзөр юуг илэрхийлэх гээд байна вэ гэхээр те одоо энэ таны үзэж байгаа бодож байгаа энэ хүн чинь те шинээр эхлэхийг хүсэж байна. Магадгүй та тэр хүнийхээ талаар одоо тийм за тэр болоо энэ болоо гэсэн төсөөлөл байгаа ах. Гэхдээ таны бодож байгаа тэр хүн мөн ч үж магадгүй биш ч үж магадгүй. Эхний ээлжинд ямар ч гэсэн тэр хүн тантай шинээр эхлэхийг хүсэж байна. Шинээр эхлэхийг хүсэж байна гэдэг чинь магадгүй та тэр хүнийхээ талаар мэдгүй байх магадaltaй одоогийн нөхцөл байдал дээр тийм ээ. За эхний энэ хоёр картаас бол тэгж бол харж болохоор байна. Тэгээд шинээр одоо хөдөлсөн сэтгэл хөдлөл энэ нь болохоор нэг өсөнтэй үргэлжлэхгүй жоохон тийм нөгөө юу гэх юм бага залуу хүний энерги байгаа даа гэсэн үг. Энэ Page Cups, Page Pentacles гэдэг хоёр хөзрөөдөр одоо сэтгэл нь нэлээд юм цэвэр. Тэгээ одоо яг чин сэтгэлээсээ хандж байна гэсэн үг. Жоохон туршлагагүйгээр чин сэтгэлээсээ хандж байгаа энерги. За Queen of Swords гэдгээр нь болохоор чи болохоор нэг одоо нэг тийм амархан тийм өөрт нь одоо тийм татагдах ч юм уу одоо амархан тэгж өөрийн болгох одоо хүн санагдахгүй байна тэр хүний хувьд. Одоо нэгсэндээ одоо би чамд хайртай ч гэдэг юм уу би чамд эхлэмээр байна гэдэг юм гэвэл одоо тэгэл өө тийм үгээд эхлэхэр хэмжээний одоо тийм биш ээ. Нилээн тийм одоо өөрийн гэсэн байр суурьтай тий хин дуртад нэг тэгээ сэтгэлээ өгөөд ээдгүү. За тийм төрлийн хүн санагдаж байна. Нэгсэндээ одоо энэ шин залуу энергийн хүн чамтай ингээд харьцаа холбоо эхлүүлэхээсээ жоохон имэж байгаа гэсэн үг тийм. Жоохон үгээ зэгнээл, үйлдэлээ жоохон бодоол одоо нэг яг юу байгаагаараа юугаач ингээд явахгүйгээр ингээд харьцаж хандаж чадахгүй байгаа гэсэн үг шүү. За Two of Wands гэдэг энэ хөзрөөр болохоор яг яаж юм гэхээр тий одоо энэ хүн нэлийн удаан бодсон энэ хөдөлгөөн авч чадахгүй байгаа даа ингээд.
одоо хүртэл одоо магадгүй чи тий за тэр байж магадгүй энэ байж магадгүй гэдээ ингээд бодоод тахаар энэ хүн болохоор тий ерөөсөө үйлдэл хөдөлгөөн авахгүй за бичих үү яах уу очих уу гэх жишээгээр ингээл эргэлзээд одоо ингээд юмыг ингээд олон талаас нь бодоод яасан дээрөө эсвэл захиа бичих нь зөв үү эсвэл одоо яваад очин дээрөө шууд үйлдэл хийсэн дээрөө гэх жишээгээр ингээд эргэлзээд одоо тэрэн дээрээ ингээд нэгсэндээ шийдвэрээ гаргаж чадахгүй байгаад байгаа гэж байгаа байхгүй тэр хүн чинь. За Nine of Pentacles болохоор тий таныг айгүй тийм өөрөө бие даасан тийм үн цэнтэй тий өөрийнхөө ер нь юу хүсэж байгаагаа мэддэг. Тийм амархан нэг өөрийнх нь одоо тий хүн болохоор хүн биш гэд нэг гэсэндээ өөрт чинь хүндлэл байна. Өөрийг чинь одоо нэг өөртөө маш их ихтгэлтэй байдаг гэдэг ийм одоо бодол төсөөлөл тэр хүний хувьд байгаад байгаа учраас өөрт нь тийм амархан одоо за хоёулын харьцааг эхлүүлээ гэдэг ингээд хүлээн зөвшөөрөх хүн бишээ гэж нэгсэндээ бодоод байна л да. Тийм учраас өөрөө яасан дээрөө гэдэг дээр шийдвэрээ ингээ гаргаж чадахгүйгээр хүлээгээд харцнаад одоо бодоод төлөвлөөд ингээ байгаад байгаа гэсэн юм хэлэх гээд байгаа байхгүй юу. За Five of Wands-аар болохоор энэ хөзөр одоо яг юуг илэрхийлж байна вэ гэхээр тийм ээ. Одоо энэ харьцаанд жоохон тийм энэ devil хөзөртэй ингээд холбож ойлгохоор одоо юу гэх юм жоохон одоо атаархах тийм одоо ингээ хүчтэйгээр ингээ татагдж байгаа чамд ингээ айгүй хүчтэйгээр ингээ татагдаад ингээ чиний ингээ одоо байгаа байдал өөрөө чинь байгаа байдалд айгүй одоо чам шиг ингээ нөгөө өөрийгөө одоо тийм байх юмсан гэсэн одоо нэг гинэн атаархал гэх юм уу тий чиний хэмжээнд ингээ одоо хүрхээр хэмжээний одоо тийм өөрөө тийм хүн байсан ч болоосаа гэсэн одоо нэг тийм гинэн маягийн хүүхдийн тийм хөнгөн энерги байгаа байхгүй юу. Чамтай дүүцхүүц хүн байсан ч болоосаа гэсэн. Тэгсэн хэрнээ магадгүй ингээд өөртөө зохицохгүй хүнд одоо айгүй хүчтэйгээр татагдаад байна гэсэн энэ энерги хэлж байгаа байхгүй devil үзрээр. Намайг тоохгүй бах та гэсэн айдас тэгээд тийм нэг тийм эргэлзээ чам руу одоо бүр илүү хүчтэйгээр татагдах одоо тийм нөхцөл нь болоод байгаа гэсэн үг. Тэгээд нэгсэндээ өөрийгөө жоохон голсон мэдрэмж одоо өөрийг чинь болохоор ингээд нэг жоохон нэлээд өндөрт тавьсан энэ нэг юм дотоод зөрчлөн ингээд энэ хүнийг ерөөсөө ингээд хөдөлгөөн авахгүй ингээд бариад хориод байна. Тэгээд зарим үед ингээд нэгсэндээ өөрийнхөө энэ нэг татагдаад байгаа мэдрэмжээ ингээд нэг жоохон ингээд нуух гад тий тиймэрхүү байдалтай байгаад байгааг хэлж байгаа байхгүй юу. Тэгээд энэ харьцаа бол энэ хүн таны талаар удаан бодож харж яваа. Удаан шүү. Өөртөө итгэлгүй байгаа энэ байдлаасаа болоод үйлдэл хийдэггүй таныг хүлээж авахгүй байх та гэж ингэж боддог учраас одоо нэгсэндээ өөрийнхөө төвчээд хизээ нэгэн тийм боломжтой сайхан цагийг хүлээгээд байж гин шүү гэдэг нэг за ийм гол одоо үндсэн нэг юм уншлагын одоо нэг урсгал байгаа даа л да. Тэгэхээр таныг одоо нэг тийм чимээгүйгээр крашлаад явж байгаа хин нэгнээс л танд одоо энэ хайрын захиа ирж гин. За тайсц гэж энэ одоо юу гэсэн үг? Маш чухал гэсэн үг тэр хүний хувьд. Тэр хүний хувьд яг энэ зураг шиг үнэхээр одоо тий маш чухал хүн нь таа шүү гэдэг энэ хөзрөөр одоо тийм үгийг хэлж илэрхийлэх гэдэг л да. За тэгэхээр энэ өнөөдөр энэ ирж байгаа энэ хайрын захиа болохоор одоо тий юу гэх таны хувьд бол тийм зүгээр нэг одоо тийм ирсэн захидал бол биш ээ. Одоо юу гэх гинтийн асуудал биш ээ. Яагаад гэвэл энэ хүн таныг нэлээд удаанаар бодож санаж явж эцэст нь миний энэ уншлагаар дамжуулан хайрын захидал танд бичиж ирүүлж байна гэсэн өөрийнхөө дотор байгаа байдал. Таныг юу гэж төсөөлдөг вэ гэдэг байдал тий. Тэгээд хэлэхээр та бараг за тэр болов одоо ийм хүн ч андашгүй шүү дээ тийм ээ. Одоо ингээд таныг ингээд чимээгүй ажиглаал гэдэг.
харц салгахгүй нэг хин нэг ингээд нэг ажиглаад байгаа байдал хүний одоо нэг өөрт нэг мэдрэгдээд идэв штэ. За тэгэхээр магадгүй таны бодож байгаа тэр хүн байж магадгүй. Эсвэл бүр таны огт мэдэхгүй хин нэг нь таныг караашлаад одоо та төсөөлөхгүй мэдэхгүй байгаад байж магадгүй. Тэ. Энэ уншлагын энэ хэсэг дээр гарч байгаа ганц гол мессеж болохоор юу гэхээр энэ хүн бол таныг удаан хугацаанд харж байгаа. Удаанаар ажиглаж байгаа. Тэгэл сэтгэлээ дотроо нуугчаад хадгалчаал байгаад байгаа хүн гэсэн үг. Гэтэ одоо бол энэ хүн тандыг ингээд нэг алдахыг хүсэхгүй, нэг боломжийг ингээд одоо хичнээн өөртөө итгэлгүй ч гэсэн нэг эхлээд үзэх юмсан гэсэн юм одоо нэг тийм хүслийн энерги байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар за болсон ч тийм болоогүй ч ингээд нэг ядаж өөрийгөө илэрхийлье гэсэн. За тийм одоо яг хүслийн энерги ингэж гарч ирж байна. За одоо энэ хэсэг дээр одоо юу үзэх вэ гэхээр хоёрдугаарт нэмэлт төлбөртэй нэмэлт хэсэг дээр яг юуг үзэх вэ? За энэ хүн яг таны одоо тий бодож байгаа хүн яг мөн үү? Одоо та сая энэ уншлагыг сонсож байх явцдаа нэг хин нэг за тэр болов гэж төсөөлсөн байгаа шүү дээ тий. За тэр хүн чинь мөн үү? Эсвэл таны бүр огт мэдэхгүй өөр хин нэгэн крашыг та ерөөсөө огт мэдэж анзаарахгүй байгаад байна уу тий. За нэгдүгüүрт тэр асуултанд одоо хариу аавна. За хоёрдугаарт нь болохоор одоо энэ харилцаа тий сонговол яг ямар байх вэ цааш та? Хэрв тэр крашлаад таныг ингээд байгаа хүнийг тий та хэрв сонгоод өрхөөд үзвэл энэ харилцаа цаашдаа тий яг ямар байх вэ? Та дараагийн хувилбараас тэр юм байна гэдгийг нэгдүгüүрт мэдэж авах нь. Хоёрдугаарт эсвэл бүр өөр хүн юм байна гэдгийг мэдэж авах нь. Хоёрдугаарт нь болохоор энэ харилцааг хэрв сонгоод явах юм бол таны хувьд ер нь яг ямар харилцаа болох вэ гэдэг ийм хоёр асуултан дээр одоо нэмэлт хэсэг дээр уншлах хийнэ гэсэн үг шүү. За одоо 2 дугаар группийн уншлага эхлэе. За 2 дугаар группийн чамд хайрын захиа ирлээ сэдвээр нэгдсэн хөзрүүд маань. За Six of Swords хөзөр, Four of Pentacles хөзөр, Ace of Pentacles хөзөр, за Strange хөзөр. За Two of Cups, Seven of Wands, Two of Pentacles, за Ace of Cups хөзрүүд. За эдгээр хөзрүүд нэгдэжээ. За уншлаганд орно. За Six of Swords хөзрөөр яг юуг илэрхийлэх гээд байна вэ? За энэ хөзрөөр юуг илэрхийлэх гээд байна? Чи өнгөрснөөсөө тий жоохон тийм одоо сэтгэлдээ зай аваад жоохон холдон одож гинэ гэж хэлэх гээд байгаа. Өөрийгөө хамгаалаад тий одоо өөртөө тохирохгүй байгаа газараас явж гинэ гэсэн. За тийм үзрийг илэрхийлээд байна. За Four of Pentacles үзэр яг юу хэлэх гэж байна. Тиймээс одоо тийм ээ одоо нэг юу гэх амархан сэтгэл зүрхээ одоо ингэж нээхгүй өөрийгөө одоо нэлээ ингэж тийм өмнө авсан өнгөрсөнд одоо авсан одоо шарах сорвноосоо болоод одоо бол өөрийгөө одоо айгүй ингэж нандагч те одоо тэгж хүнд сэтгэлээ алдаж те алдахгүй тэгж нэг өөрийгөө одоо барьж хамгаалж байгаа энерги одоо хин нэгэнд сэтгэлээ тийм амар нээхгүй гэсэн тийм энерги шүү. За Ace of Pentacles гэдэг дараагийн өдөр болохоор энэ болохоор те энэ захиа бол танд ирж байгаа одоо шинэ боломжийг илэрхийлж байна. Танд шинэ хайр ирж байна. Энэ бол зүгээр нэг одоо хүн биш маш одоо бодтой тогтвортой эхлэлийг хүсэж байгаа хүн шүү. Хүн нь өөр таныг энд одоо өөрийгөө хамгаалж өөрийнхөө сэтгэлийг нээхгүй болгосноос өөр төрлийн хүний энерги танд орж ирэх гэж байна гэсэн үг. За Strange үзрөөр одоо энэ хүн бол яг өөрт чинь яг яаж хандах вэ гэдгийг илэрхийлж байгаа. Энэ хүн өөрт чинь маш зөөлнөр удаанаар
төвчээртэйгээр ханднаа. Чамааг ерөөсөө аливаа юмд ерөөсөө хүчлэхгүй. Энэ харьцаа бол цаашаа хязгааргүй боломжтой харьцааны эхлэл шүү. Одоо нэгсэндээ аажмаар өөрөө чинь итгэлийг авна. Яагаад гэвэл та энд ерөөсөө өнгөрсөнд болсон харьцаанаас болоод ерөөсөө хүнд сэтгэлийн амар нээхгүй болсон хүн гэсэн үг. За таны тэрийг илэрхийлээд байна. За тэгэхээр энэ хүн болохоор таны амьдрал руу маш аажмаар, удаанаар таны итгэлийг олох маягаар амьдралд чинь орж ирэх хүн ээ гэсэн үг. За Two of Cups та хоёрын хооронд тийм жинхэнэ одоо тийм хайрын харилцааны мэдрэмж үүснэ. Энэ бол Two of Cups учраас хоёр талаасаа ижилхэн байх болно. Та зөвхөн тэр хүн татагдах биш, тэр хүн зөвхөн танд татагдах биш. Та хоёр талаасаа аажмаар ижилхэн биеиндээ татагдж байгаа одоо энергийг илэрхийлж байгаамаа. За Seven of Wands гэд энэ үзрээр яг юу илэрхийлэх гэж байна гэхээр тийм ээ. Энэ болохоор та бол эхэндээ өөрийг ингэж нэгсэндээ тусгаарлаад тийм хүн хүрэхэргүй ингэж жоохон ингэж өндөрлөх байр суурьнд төрөгчаад хэр оргийн хүнийг одоо над руу ойртохгүй шүү гэд ингэж одоо ингэж жоохон юм тийм зайнаас харьцаад өөрийгөө хамгаалж байгаа энерги байгаад байгаа. Яагаад гэвэл та өмнө шархалцсан ахиж би шархалмааргүй байна гэх тийм. Иймэрхүү харьцаа хандлагатайгаар та эхлэхийг илэрхийлж байна л да. Гэтэл энэ харилцааны энэ хүний тань руу аажмаар таны итгэлийг олж орж ирж байгаа энэ харьцаа байдал нь таныг энэ хүнтэй одоо энэ хүнд итгэж болох уу? Тэгээ энэ хүнтэй ингээд одоо холбоо тогтоод эхлүүлчих болох уу гэдэг ийм байдал дээр нэг гэсэндээ та хэзээч өөрийгөө энд хүнд хүрэхгүй өндөрлөгт байлгаад хинтээ ч харцахгүй одоо хинт ч сэтгэлээ нээхгүй одоо бараг үгүй тийм харьцаа байхгүй гэж бодож исэн хүн өөртөө одоо нэг гэсэндээ эргэлзэж эхэлнэ. Энэ хүн чинь гайгүй ч хүн юм уу? Миний бодож ирснээс өөр ч юм уу? Энэ хүнд бол харин итгэж болох юм биш үү гэсэн маягаар одоо эргэлзээ өсөж эхлэв тань л да танд. За, Ace of Cups үзрийг юу илэрхийлж байна гэхээр тийм ээ. Хэрв та энэ харьцаанд боломжийг өгөх юм бол энэ хайр бол шинэ эхлэл одоо тийм цэвэр хайрын эхлэл танд ирж байна гэдгийг. Тэгээ энэ удаа бол та эцэст нь ингээд энэ хайрыг хүлээж аваад ингээд сэтгэлээ ингээд одоо тийм сэтгэл ингээд аягнаасаа хайлан гарч байна тийм. Шинээр дахин аягнаасаа хайлан гарч байна гэсэн байдлыг илэрхийлж байна. За энэ өдрийн нийт ингээ гол мессеж яг юу хэлэх гээд байна гэхээр тий чи одоо өнгөрснөөсөө болж одоо жоохон зүрх сэтгэлээ хаалттай байдалтай байдаг болгосон. Гэтэл энэ хүн гарч ирснээр яг яах гээд байна гэхээр тий таны зүрхийг, таны сэтгэлийг дахин нээх. За ийм хайрын одоо энергийн хүн танд энэ хайрын загтлыг ирүүлж байна шүү. Та тэр хүнийг одоо яг одоо юу гэх нөгөө таны төсөөлж байгаа бодож байгаа хүн мөн үү? Гэх жишээгээр та ингэ бодож байгаа. Эсвэл та энэ хүнд өрөөсөө магадгүй бүр өрөөсөө таны төсөөлөөгүй ч хүн байж магадгүй. За гэхээр энэ дээр яг юу үзэх гэж байна вэ гэхээр энэ уншлага бас нэмэлт одоо юутай видеотой цааш нь үргэлжлүүлэн үзнэ. За нийтийн уншлага бол энэ хүрээд өндөрлж байгаа. Нэмэлт дээр яг юу үзэх вэ гэхээр те энэ хүн таны одоо өнгөрсөн амьдрал байд юм уу? Тэгээ бүр одоо урд нас байд юм уу? Ийм юмд одоо холбоотой хүн үү? Эсвэл одоо бүр цоо шинэ хүн байна уу? Гэдгийг нэгдүгürt үзнэ. Хоёрдугаарт нь хэрв та энэ харьцааг тийм ингээд сонгол одоо яг ямар байх вэ гэдэг талаас нь.
цаашдаа ямар байх вэ? Энэ харьцааг сонгуулъя. Цаашдаа ямар байх вэ гэдэг талаас. Магадгүй энэ хүний талаар та одоо төсөөлөлтөй нэгэн санаанд орж ирээд за тэр л байх гэсэн бодол мэдрэмж байна уу? Багаар айжмаар татагдаад байгаа гэдэг нэг юм одоо тань руу багаар айжмаар ингэж ойртоод ирээд таны итгэлийг болох маягаар ойртож ирж байгаа хүн гэж бодохоор танд хэн нэгэн гарч ирж байгаа бах. За тэгэнгүүт тэр бол одоо гол нэг бодог тэр хүнийг таних түлхүүрэн юм байна. Тэгээд энэ хүн нэмэлт дээр энэ хүн өнгөрсөн амьдралтай ч юм уу тий карма ч юм уу одоо ямар нэгэн харьцаа холбоо байгаа юу эсвэл бүр цоо шинэхлийн хүн байна уу? Хоёрдугаарт нь энэ хүнийг хэрэг сонгоод ингээд хамт байгаад үзвэл цаашдын одоо тий ирээдүйн ямар байх вэ гэдэг талаас нь хоёр одоо асуултанд хариу авна гэсэн үг шүү та нэмэлт авъя гэвэл. За ингээд нэгдүгээр группийг сонсож тий сонссон танд баярлалаа. Гялалаа амжилт хүсье. За 3-дугаар группийн уншлага эхлэе. За 3-дугаар группийн сонгогдсон хүзрүүд нь 8 of Cups. За 2 of Pentacles, 4 of Wands. За the Sun хүзэр. За 4 of Swords хүзэр. 8 of Wands хүзэр. За 4 of Pentacles хүзэр. За Ace of Wands. За эдгээр хүзрүүд сонгогдсон байна. За танд хайрын захиа ярилээ сэдвийн эхний үндсэн хэсгийн уншлага эхлэе. За 8-ын аяг гэдэг хүзрээр юу илэрхийлж байна гэхээр за та болохоор одоо яг өнгөрсөнд юм байна тийм ээ. Одоо нэг газраас өөрийнхөө сэтгэлийг аваад одоо юу гэх ингээд холдож явж байгаа энэ өнгөрсөндөх харьцаа, өнгөрсөнд таныг ойлгоогүй харьцаа, таны одоо бүтлэхгүй болсон харьцаанаас та нэгсэндээ нуруу харуулад одоо цаашаа явж байна гэж. Эхний үзэр бол за тэрийг илэрхийлж байна. За 2 of Pentacles үзрээр яг юу илэрхийлэх гээд байна гэхээр тийм. Тэгвэл нэг тийм юм байгаа даа. Дотроо одоо эргэлзэж байгаа энэ шийдвэр минь зөв үү буруу юу? Ер нь цаашаа тийм ингээд явах нь тийм салаад холдоод орхиод явах нь зөв үү? Эсвэл би буцах нь зөв үү? Одоо яг л нөгөө буцхуу урагшлах уу гэдэг дээр ингээд сонголтынхоо дунд жоохон ингээд гацаад жоохон савлаад тэгээд одоо шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа байдлыг илэрхийлж байна. За 4 of Wands, the Sun гэдэг дараагийн 3 дахь картуудаар юу илэрхийлэх гээд байна гэхээр одоо энэ гэр бүлийг илэрхийлсэн карт л та тэр 4 of Wands гэдэг үзрэн тэгээд Sun гэдэг нь бүр одоо ингээд гинтийн уулзалт ингээд нар гарсан байдлыг илэрхийлж байгаа. За тэгэхээр чамд болохоор маш их одоо тийм баяр баясгалан дулаан уулзалт магадгүй гинтийн юм уучрал тэр баяртай мэдээ магадгүй танд ерөөсөө ойрын хугацаанд сүүлийн үед ерөөс тийм баяр жаргалтай аз жаргалтай болгосон тийм одоо таны нүүрэнд ингээд аз жаргалыг авчирсан одоо энэ хүүхд ингээд нүүрэнд нь бүр ингээд аз жаргал гэрэл гэгийг цацарч байгаа л тийм мэдээ та сүүлийн үед дуулааг байсан бол танд одоо тийм мэдээ одоо удахгүй ирж ийна гэдгийг удахгүй ч яах вэ энэ хурдан энерги биш л дээ. Тэгвэл ер нь танд тийм маш баяр баясгалан дулаан нэг авчирсан тийм гинтийн уулзалт баяртай мэдээ ирэх гээд байна. Тэгээ удаан хугацааны дараа та одоо нэг тийм сайхан нөгөө нэг сайхан сэтгэл хангалуун гоё одоо нүүр дүрэн инех боломж танд ирэх гээд байна гэсэн үг. За 4 of Swords гэдэг энэ хүзэр юу илэрхийлж байна вэ гэхээр тийм энэ хугацаанд яг яасан бэ гэхээр та өөрийгөө ингээд амрааж сэтгэлээ эдгэж ийсэн гэдгийг илэрхийлж байна. Та тэр нуруу харуулад яваад миний одоо юу сонголтыг хийх шийдвэр минь зөв байсан уу буруу байсан уу гэдэг ингээд энэ бодлууд дээр та болохоор одоо өөрийнхөө яг зүгээр байгаагүй юу хийсэн бэ гэхээр өөрийгөө ингээд тайван байлгаж эдгэж ангааж тий тэгээ сэтгэлийн амар тайван байлгахад өөрийгөө одоо тэр цаг заваа өөртөө зарцуулж байсан гэсэн үг шүү.
За энэ 8 of Wands гэдэг үзэр маань жинхэнэ одоо ингээд бүх зүйл ингээд хурдтайгаар тий өрнөн захаа мессеж уулзалт гэдэг түрүүн тэр гинтийн баяртай үйл явдал тохиолдно гэдэг бол одоо таны бодож байгаагаас хурдан эрхийг илэрхийлж байгаа гэсэн үг. Та магадгүй надад одоо ийм одоо бараг тийм гэрэлгээтэй сайн сайхан байхгүй байх гэж бодож байгаа бол таны бодож байгаагаас хурднаар танд одоо тэр сайхан гэрэл дээр идүү ирж байна гэж хэлэх гээд байгаа. За, Four of Pentacles үзэр. Одоо нэгсэндээ та энэ дээр яг юу хэлж ийнө гэхээр өмнө болоод өнгөрсөн болгонд та нэгсэндээ энд одоо бүр тэрнээс нүүр буруулаад явах хэмжээний харьцаа байсан учраас эргээд энэ бүхэнтэй одоо ингээд ямар нэгэн энэ эргээд нэг тийм танд ийм харьцаа ирэхэд хуучин хүн чинь ирнэ гэж бас ерөөсөө хэлээг байгаа шүү. За зарим хүмүүст хуучин хүмүүс нь эргэж ирэх баг. А зарим хүмүүсийн хувьд болохоор ийм төрлийн шинэ харьцаа эргээд дахин ирэхэд танд та өөрийгөө нэг өсөндөө хамгаална гэсэн үг байхгүй юу? Ахиж шаргалмааргүй байна. Ахиж ийм юмтай учрамааргүй байна. Би ер нь дахиж алдаа гаргамааргүй байна гэдэг утгаараа та өөрийгөө одоо ингэж барьж жоохон тийм болгоомжтой хандах байдлыг илэрхийлж байгаа. Өөрийгөө нэг өсөндөө хайрлаж байгаа. Өөрийгөө одоо нэгдүгüүрт тавьж байгаа байдал хэлбэр л дээ. Энэ бол бүр хамгийн зөв хэлбэр ер нь тийм. Хүн өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө ойлгохгүй, өөрийгөө одоо ингэж байхгүй бол тийм хүсээгүй үр дүн л ярьдаг учраас та нэг өсөндөө өмнө нь одоо туршлагатай болцсон байна гэсэн үг. Тийм учраас дахиж би алдмааргүй байна гэдэг үүднээсээ өөртөө айгүй тийм чухал нандан хандж байна гэсэн үг шүү дээ. За, Ace of Wands үзэр яг юу хэлж байна? Танд шинэ эхлэлийг шинэ эхлэлийг ирж гинэ, авчирж гинэ. Энэ ирвэхээ танд энэ над жаргалтай энэ шинээр эхэлсэн гоё цэцгэлсэн амьдрал шинэ эхлэлийг энэ гоё өнгөлт ирвэхээ танд ингээд шинэ эхлэлийг авчирж гинэ гэдгийг. Та одоо тэгээд одоо учирсан байгаа юугүй юу? Эсвэл удахгүй учрах харьцаа юу? Та энэ хүнд маш хүчтэйгээр татагдана гэдгийг бас илэрхийлж байгаа шүү. Одоо нөгөө нэг цэцгэнд дурлсан ирвэхээ гэдэг шиг нөгөө те хүчтэйгээр татагдах. Тэгвэл та нөгөө өнгөрсөн давсан одоо байдлаасаа болоод одоо өөрийгөө жоохон тийм нэг сэтгэлээ нээхгүй ингээд өөрийгөө одоо барьж хорсон байдалтайгаар байхыг хэлж байгаа. За ингээд нэгдүгээр группийн одоо энэ тийм баланс тэнцвэрийг барих гэдэг нэг одоо сонголтын хөзөр нь нэгдүгээр групп биш үү, гуравдугаар групп одоо ингээд группүүдэд хойлж ярьдээ. Тэгээд энэ хөзөр нь танд юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо балансыг тэнцвэрийг барих. Одоо хитрхи нэг одоо энэ дээр бас баланс тэнцвэр ярьсан шүү дээ, тий? Өнгөрсөнтэйгөө одоо шинэ ирж байгаа. Эсвэл өнгөрсөнд болоод өнгөрчихсөн тэр харьцаагаа одоогийн энэ амьдралдаа ингэж авчирж, одоо шинэ учрах учрал дээр авчирж, одоо ингэж дүгнэж, цэгнэж, одоо ингэж харьцуулахгүй байхыг. Нэгсэндээ хэрэг өөр хүн ирж байгаа бол та тэр одоо юу гэх хуучин хүнийг шинэ хүнтэй харьцуулахгүй. Эсвэл хуучин хүн чинь эргээд ирж байгаа бол тэр хүн яг одоо яг байснараа яг тиймэрээ байгаа юу гэвэл бас хүн тийм байдгүй гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу? За ерөнхийдөө нэгдүгээр группийн нэг л гэдэг хаан 3 дугаар группийн уншлага энэ хүрээд одоо үндсэн уншлага өндөрлж байна. За 2 дугаар нэмэлт хэсэг дээр яг юуг үзэх вэ гэхээр энэ харилцааг хэрв эхлүүлвэл жинкнээсээ тогтвортой тийм одоо потенциалтай тийм харьцаа болж чадах уу? Нэгдүгээр асуултанд энийг үзнэ. За хоёрдугаар асуултанд яг юу үзэх вэ гэхээр энэ хүн чиний амьдрал хувь тавиланд одоо яг багтсан хүн мөн үү? Эсвэл зүгээр танд ингээд нэг тийм сургамж өгөхөөр сургаал айлтахаар одоо ингээд төр зүрийн учрал уу? Яг аль нь вэ? За ийм мессежинд одоо асуултанд хариу өгнө гэсэн үг шүү.
дараагийн нэмэлт хэсгийн уншлагаар. За хэрв та нэмэлт хэсгийг тийм авахар болвол мэдээж нэмэлтгээд тэгээд би YouTube channel дээр одоо хаалттай групп дээр шууд үзэх тийм юу өгчдөг байгаа шүү. Үзэхэд их амархан тийм төвөгтэй биш. Messenger чатаар холбогдоод тэгэл төлбөр төлөөл дор нь танд одоо үзэх юу өгч линкийг өгч тэгэл үзчихин шүү. За тэгэхээр хоёр дахь уншлагууд нэмэлтүүд бол ер нь эхний үндсэн уншлагаас илүү жаахан тэм дэлгэрэнгүй байдаг болдгоо гэсэн үг шүү. За яагаад гэвэл мэдээж төлбөр төлж байгаа хүнд арай илүү мэдээлэл мессеж өгөх гэж хичээдгээ гэсэн үг. За энэ баланс тэнцвэрийн энэ харьцаан дээр болохоор тийм та юу одоо sorry. За энэ удаагийн эргээд нөх хуудасаа хаацсан олох гэж юу юм бэ? За ингээд эхний хэсгийн үндсэн хэсгийн уншлага сонссон танд баярлалаа. За сайн сайхныг хүсье.